Лук 15-ийн 1-ийг та бүхэн олсон бол би уншаа. 세인들이 말씀들을 가까이 나온 За Лук номын 15-ийн 1. 원망하게 가로되 이 사람이 죄인을 Татвар урагчид ба нүгэлтнүүд бүгд түүнийг сонсохоор ойртсооход фарисеучуд болон хуулийн багш нар дургуутсан дүнгэнэлдэж энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоололдог гэхэд нь ийм сургаал зөвлөл тэдэнд айлдав. 100 хоньтой байтал нэг нь алдагдахад 99 хонио бэлчээрт орхин алдагдсан нэгнийг энэ олдлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн гэртээ ирж ан нөхдөө болон хөршүүдээ хамттан дуудан цуглуулад тэдэнд би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлах түн гин. Би та нарт хэлье. Мөн үүний адил гимших шаардлагагүй 99 зөвтөөс илүүгээр гимшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Нэгэн эмэгтэйд 10 мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал дэллүүгээ алсан гэрээ шүүрдэж мөн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж юу. Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо ан нөхөд хөршүүдээ хамттан дуудан цуглуулад би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлах түн гин. Би та нарт хэлье. Мөн үүний адил нэгэн нүгэлтэн гимшвэл Бурхны Тэнгэр элч нарын орших үед баяр хөөр болно гэв. Тэр 2 хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй ааваа эд өргөнөөс ногдох хувийг минь надад өгөөч гэхэд эцэг нь 2 хүүтэй хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юмаа хамаад алс солын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусгад тэрхүү нутагт нь ч сүрхий өсгөлн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж мөнөөх нь гахаага хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахаа идэж байсан буурцгаар ходоодоод үргэхийг тэр хүсэмжлэвч хинч түүнд юу ч өгсөнгүй. Тийхүү тэр ухаар эцсийн минь хөсөлсөн хүмүүсийн хичнээн ч талахаар элбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өсөж өгөхөн би босоод эцэгтэй очие. Тэгээд түүнд ааваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүүл үлджээ. Би цааш таны хүү гихтгэн зогсоё. Харин намайг хөснийхөө нэг хүн болгооч гэж хэлье гэв. Тэгээд тэр босч эцэг руугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд тэрч өсөв. Хүн түүнд ааваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цааш таны хүү гихтгэн зогсоё гэв. Харин эцэг нь боолуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцаслал. Гарт нь бүгж зүү хөдөлгөн гутал өмсөг. Тарган тугал авчирч нядал бүгдээрээ найрлаж цэнгээ. Учир нь энэ хүү минь өгсөн боловч ам оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. 24 хүртэл уншлаа. За өнгөрсөн 1-7 хоног сайн мэдээ түгээгчийг бэлтгэн гаргах арчлалын сургалтыг явуулж байхдаа пастор Лук номын 15 дугаар бүлгийг уншиж өгсөн байгаа. Нэгэн эмэгтэй алдагдсан зоосоо олох талаар үгийг тарааж өгсөн байгаа. Энэ үгийг бодоод дахин тунгаагаад дахин бодогшоод байсан чинь өнөөдөр бүтэн сайн өдөр эзний өдөр өглөөний суглаан дээр ч гэсэн Лук 15 дугаар бүлгийг уншмаар санагдлаа. Энэ үг манай чуулганы бүх итгэгч нарт Бурхан өгмөр байгаа зүрх сэтгэл юмаа гэсэн сэтгэл төрж байна. Нэг талаас харуул 10 зоос байхад тэдний нэгийг алджээ гэж хэлсэн. Энэ юуг илэрхийлж байна вэ гэвэл аврагдсан итгэгч ахын дүүс нарыг хэлж байгаа. Аврагдсан итгэгч нар янз бүрийн эсэн ширийн асуудлаас болж сүмээсээ холдож
ингээд алдагдсан байгаа хүмүүсийг ингэж зөөрүүлсэн байна. Та бүхэн сайн бодож үзвэл 구원받은 또 이제 교회 аврагдсан ингээд сүм дотор байгаа биднээс илүү алдагдсан, өөрөөр хэлбэл ингээд сүмээс явцсан байгаа хүмүүс илүү их 함께하지 гэж хэлж болно шүү. 또 예배에 함께하지 못하는 Яваад өгсөн хүмүүс 많다는 마음이 сүм чуулганд ирэхгүй байгаа, ирч чадахгүй байгаа, янз бүрийн шалтгаан байгаа л да. Тийм шалтгаанаар ингээд ирэхгүй байгаа хүмүүс илүү их байдаг гэсэн үг. Олон асуудал шалтгаан байж болно. Гэр бүлийн асуудал, эсвэл санхүүгийн асуудал, ажил гэрийн асуудал, дарамтын асуудал гэд янз бүрийн асуудал байж боловч бурхны нүдээр харахад бол алдагдсан дракма буюу зоостой адилхан учраас бурхан энэ зоосыг олтлоо хайх тун гэсэн. Өөрөөр хэлбэл хайж байгаа, одоо ч хайсаар л байгаа, олохыг хүсэж байгаа. Ийм сэтгэлийг бидэнд төрүүлж өгч байна. Бид нарт ч гэсэн тэгвэл алдсан зоос байгаа байх нэ гэсэн тийм сэтгэл төрж байна. 잊어버린 적이 있어요. Та бүхэн алдаж исэн зүйл байгаа юу? Ямарваа нэг зүйлийг 잊어버린 거하고 та бүхэн алдах болон 잊어맞은 거하고 또 좀 차이가 있는데 хулгайд алдах хоёр бас ялгаатай шүү дээ. 잘 잊어먹습니다. Би ер нь их юм мартамхай байдаг. Мартдаг байхгүй юу? 가방을 어쩔 때는 Заримдаа цүнхээ 행사를 갔는데 семинарын лектрээр очсон. Харин буцахтаа харсан чинь цүнх байхгүйсэн. Миний цүнх хайчжваа гэдэг харсан чинь 교회를 한 군데 들렸는데 дунд нь нэг сүмээр дайрсан. Тэнд тавьчаад 그리고는 мэдлээд баяртай гэд 두고 와버린 거예요. тэгээд цүнхээ тэнд орхичоод ирсэн байсан. 군인이면 총을 놔두고 Цэрэг гэвэл одоо цэрэг хүн бууга орхичоод ирсэн гэдэгтэй л адилхан шүү дээ, тийм ээ. Цүнхэн дотор Библи байна, дэвтэрч байхад 또 잘난 тэгж орхиод ирчихсэн удаа те. Бас баян алдаж явдаг юм бол шүхэр юм аа. Та бүхэн шүхрээ бол нэг ганц удаа ч гэсэн алдаж исэн удаа байгаа шүү дээ. Ганц удаач би шүхрээ алдаж байгаагүй гэх юм бол гайхамшиг. 내가 볼 때 그게 정상이 아닌데 Миний бодлоор энэ нормын байдал биш л дээ. Гэтэ би шүхрийг бүр 10 ширхгийг бол алгуулж байсан удаатай хаа. 분명히 Гарцаагүй явах замдаа бороо орж исэн байхгүй юу? Харин буцахтаа бороо орхоо болцсон. Айл очсон чинь. 비 안 오는데 우산 찾을 Тэгээд 일이 없잖아. бороо орохгүй юм чинь шүхэр хэрэггүй шүү дээ одоо. 또 우산 가져왔다는 걸 Бас шүхрээ аваад ирсэн гэдгийг 하는 걸 하다 보니까 бид нар өөр юм хийж байвал ингээ мартчихдаг шүү дээ. 아주 여유롭게 이렇게 오는데 Тэгээд хоёр гар ингээд хоосон ирдэг. Дараа нь харсан чинь миний шүхэр гэж санаад ороод заримдаа гүйж очоод буцаад олж ирдэг удаа байгаа. Харин хол ирсэн учраас очиж чадахгүй ч удаа байдаг. 그런 건 뭐 또 그렇다 치고 Тэр нь ч яг уу тийм байж болно. 도적을 맞았다는 харин 이야기는 хулгайд алдсан гэдэг 내가 нь 원하지 않는데 누군가 миний хүсээгүй үед хин нэгэн хулгайлаад аваад явахыг хэлсэн шүү дээ. 모르냐면 Энийг хэдий хүртэл мэдэхгүй вэ гэвэл 모르는데 олтлоо мэдэхгүй байдаг. 성경에 보면 За Библиэлд харвал 도적을 맞는 이야기 сэтгэлээ хулгайлд алдах талаар Библиэд гардаг илээ. 압살롬이라는 Абсалом гэдэг хүү байсан. 아버지의 왕권을 뺐어요. Абсалом хүү аавынхаа хааны эрх мэдлийг улааж авахын тулд 판을 받으러 나오면 арт түмэн ингээд шүүгдэхээр ирэх юм бол хаан завгүй байгаа. Би оронд нь та нарын асуудлыг шүүж өгье гэд тэдний өөдөөс нь ам дээр нүнсээд тэрч өгөөд ингээд хайрлж өгөөд байсан чинь арт түмний зүрх сэтгэл ихэнх нь өөрлөгөө ингээд 백성들의 ойртчихсэн. 마음을 도적 Ингэж арт түмний зүрх сэтгэлийг хулгайлжээ гэсэн байна. 마음이 Арт түмний зүрх сэтгэл нь хулгайд алджээ гэсэн. 도적 맞았다. Харин хинч өөрийгөө хулгайд алдагдлаа гэж бодоогүй. 압살롬 Яагаад тэгсэн бэ гэвэл Абсалом илүү сайн хандж өгчээсэн учраас. За тэгвэл хүмүүс бодохдоо өөр хаан надад
сайн хандаж өгсөн бол тэгхгүй штэ. Бид нар яагаад Абсалом дээр орчихно гэж өөрөө муухай хандсан учраас тэгж яахгүй юу гэж боддог. 압살롬이 우리 마음을 Харин бид нар ингэж бодох ёсгүй. Абсалом бидний зүрх сэтгэлийг хулгайлжээ гэж бодох ёстой атал Абсалом бидний сэтгэлийг хулгайлсан гэж бодохгүй байгаа гэсэн үг. Абсалом бол төлөвлөгөөтэйгээр санаатаагаар хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлсан. Юу гэсэн үг гэвэл хүмүүсийн зүрх сэтгэл Давид хаан руу хандаж чиглэсэн байх ёстой атал Давид хаанаас хааш чиглэх болсон бэ? Өөр л үгээ чиглэх болсон гэсэн. Тэгэж Абсалом бослог гаргах гэж арт түмнийхэн бүх хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлаад өөрийг нь дагах болгоод 그리고 이제 성경에 보면 бас Библиэлд ингэж бичсэн байдаг. 사기를 다 공원치 주제래. 하고 압살롬을 따라갔다 이렇게 이제 표현이 돼 있는데 그러니까 이제 Зүгээ олохгүй Абсаломыг дагаж явсан гэж хэлсэн байдаг. Юу гэвэл гэвэл Абсалом одоо бослог гаргаж байгаа. Абсаломыг дагавал бид нар эсрүүцэгч болно гэж бодож амжихааргүйгээр олон хүмүүс Абсаломыг дагаа явсан гэсэн. 사기를 알지 못하고 따라갔다고 Дөрүн зүгээ олохгүй дагаа явсан гинэ. 너는 이리 빠져 이렇게 안 하고 Чи юу ч мэдэхгүй юм байна. Чи ийшээ 죽임을 нэгнээс гар гэд ингэж хинж голоогүй гэсэн үг. 죽임을 당했는데 Абсалом бас бослог гаргаснасаа болоод ял аваад алагдах үед хамтдаа маш олон ард түмэн алагдсан. 사단은 우리를 Тэгэхээр эцсийн эцэст Сатан яаж байгаа вэ? Яг тэр Абсалом шиг бидний зүрх сэтгэлийг хулгайлах ажлыг хийдэг гэсэн үг. 하나님을 향하는 마음에 Сатан бидний зүрх сэтгэлийг бурхан руу чиглэсэн байсан сэтгэлийг нь өөрчилж 또 그리스도를 хулгайлаад 향하는 마음에 Христ руу чиглэсэн сэтгэлийг хулгайлаад холдуулаад 어디로 가게 하는 хаашин зөвлүүлдэг вэ? Хаашин чиглүүлдэг вэ гэвэл бидний харахад сайхан харагдсан зүг. Абсалом хаан болчих юмсан. Абсалом хаан болох юм бол Абсалом бидэнд ямар сайхан хандаж өгөх болоо? Та нар юу гэж бодож байна? Абсалом сайн хандаж өгөх болов? Үгүй ээ. 아버지의 왕권 Тэр новш чинь сайн хандаж өгдөг хүн биш ээ. Аавын эрх мэдэл, аавын хаан суудлаад булаах гэж байгаа. Муу хулгайч болохоос 우리 마음에 яг арт түмнийхэн төлөө гэсэн сэтгэл бол тэдэнд түүнд байгаагүй. Түүнчлэн Сатан ч гэсэн бидний төлөө ажиллаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч 만들려고 하는 бидний зүрх сэтгэлийг бурхнаас голдуулсан санаатай ийм муухай санаа гаргадаг Сатан билээ. 잘 살 것 같고 Харин Сатаныг дагаад явбал ажиргалтай болчих юм шиг, гоё амар тайван болчих юм шиг, баян болчих юм шиг, тансаг болчих юм шиг бодлыг төрүүлж өгснөөр бурханы цуглаанаас холдуулдаг нь Сатан юм аа гэсэн үг. Чуулганаас салгадаг нь Сатан гэсэн үг. Ингэж зүрх сэтгэлээ их хулгайд алдаж байгаа, хулгайлуулж байгаа олон итгэгч нарыг би харж байна. 맞은 줄도 모르고 Харин өөрөө түүнийг анзаарахгүй бол би хулгайлагдсанаа ч мэдэхгүй явж байдаг хүмүүс зөндөө байдаг. 모를 때도 있고 Би алдагдсан хонь юм байна гэдгийг ч мэдэхгүй анзаарахгүй явж байдаг хүмүүс ч байна. 줄 모르고 Хулгайлуулснаа ч мэдэхгүй явж байгаа хүмүүс зөндөө байна. 말쟁이여서 우리 Сатан бол хулгайч, 가장 소중한 бас худалч. 가장 귀한 Бидний амьдрал хамгийн нандин эрхэм нандин зүйлийг хулгайлах ажлыг хийдэг үлээ. 15장에 Өнөөдөр би Лук номын 15 дугаар бүлэг дээр гурван иш татаж алдагдсан зүйлийн талаар ярьсан байна. Нэгдүгээрт нэгэн хончин байсан. 이 목자가 Энэ хончин 마리를 가지고 있다가 100 хонтой байлаа. 잃어버린 거예요. Харин нэг хоноо алдчихлаа гэсэн байна. 보통 이야기 같으면 За жирийн түүх байсан бол 99 хоноо эхлээ гэртээ тавьчихад 잃어버린 그 한 마리 양 хашаанда хорчоод дараа нь нэг алдсан хоноо хайхаад явна штэ тийм ээ. 99마리의 양은 Харин Библиэлд юу гэсэн бэ? 99 хоноо хээр талд орхиод алдагдсан нэг хоноо хайхаар замд гарч байгаа хончны зүрх сэтгэл ямар сэтгэл вэ гэдгийг энд харуулж байна. Алдагдсан нэг хонь байлаа. Тэрийг зүгээр за олъё гэж олох биш. Олтлоо хайсаар ингээд
олдоо гэсэн байна. За Библиэс харъя. 4-р ишлэл. 너희 중에 어떤 사람이 양이 이런 마리가 있는데 그 중에 Та нарын дунд 100 хонтой байтал нэг нь алдагдахад 99 хоноо бэлчээр тойрхон алдагдсан нэгийг нь олдлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хоноо олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн гэртээ ирж ан нөхөдөө болон хөршүүдээ хамттан дуудан цуглуулад тэдэнд би алдагдсан хоноо олсон тул надтай хамт баярлах тун гэв. 또 찾으니까 Олдлоо хайсан. Тэгээд олсон чинь 들에 있는 양에게로 간 게 아니고 бэлчээрт байгаа хонин сүргэн дээрээ очсон биш. Бэлчээрт орхигдсон хонин сүргийг зөнд нь орхичоод 돌아와서 мөрөндөө тэгнэн 주위의 гэртээ ирээд 불러서 хөршүүдээ ан нөхдөө дуудаад баярлсан гэсэн байна. 이 이야기를 이렇게 생각해 보면 뭔가 Энийг уншиж үзвэл нэг л яаж энэ боломжтой вэ? Энэ боломжтой юу гэсэн бодол төрж байна. 이 7절에 이렇게 Харин 말씀을 7 дээр уншиж үзвэл 7 ингэж бичсэн байна. Би та нарт хэлье. Мөн үүний адил гимших шаардлагагүй 99 зөвтөөс илүүгээр гимшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно гэж. 이 말씀은 За энэ юу гэсэн үг вэ гэвэл 한 명이 구원을 받는 нэгэн 이야기다. хүн 말씀을 해주셨어요. аврал авах тухай юм аа гэж бичсэн байгаа. 예수님은 이 땅에 왜 오셨다고 했냐면 Есүс энэ дэлхийд яагаад ирсэн гэсэн бэ? 9장을 한번 Лук номын 19-ийг харъя. 9장 15-аас 4 уулз эргүүлээд 19-ийн 10-ыг хамтдаа уншицгаая. 누가복음 19장 10절 19-ийн 10 хамтдаа 1 2 3 이 자의 хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэв. 이건 이제 이 목자는 예수님을 хүний хүү гэдэг нь хончныг хэлж байгаа. 이 예수님은 이 현충 땅에 하늘로서 болох 예수식. 이 땅에 왜 오셨냐면 Есүс Тэнгэрээс энэ газарт яагаад ирсэн бэ? Алдагдсан хоноо 그래서 정말 хайж 예수님이 аврахаар 하늘에 аврахаар ирсэн байна. 놓고 이 나무 Есүс үнэхээр Тэнгэрийн алдар суугаа орхиод 영광을 ийм 받으려고 오신 болох мөхөс 받으려고 오신 газар нутаг дэвсгэрт ирсэн гэдэг нь 잃어버린 자를 хүндлүүлээд алдар шуудлагдаад өндөрт гарахын тулд ирсэн биш. 예수님은 내가 섬김을 받으러 Алдагдсан хоноо 섬길이야. хайж олоод аврахаар ирсэн гэсэн байна. 계속 Есүс үйлчлүүлэхээр ирсэн биш, өөрөө үйлчлэхээр ирсэн гэсэн. Мөн золиос болгох гээд ирсэн гэсэн байна. Есүс өөрийгөө золиос болгож өөрийгөө бидэнд өгч бидний амийг аврахаар Есүс тэр дээр Тэнгэрийн алдарт суугаа орхиод эрх мэдлээ орхиод ийм бузар муу ертөнцид ирсэн байна. Есүсийн хамгийн баярлсан зүйл юу вэ? Энэ дэлхийд ирээд хамгийн баяртайгаар хийсэн зүйл юу вэ гэдээ харсан чинь алдагдсан хүн аврал авсан үед аврагдах үед хамгийн баяртай байсан. Нэг хүн аврал авах үед баяртай байсныг харж олно. Нэгэн Зерафенийг эмэгтэй Есүс дээр ирээд Давидын хүү Есүсээ намайг өрөвдөж миний охин маш аимшигтай чөтгөр шүглээд зовн шаналж байна гэж. Тэгсэн үед Есүс хэлсэн. Би Израильчуудад л илгээсэн болохоос өөр харь үндэснүүдэд илгээгдээгүй. Харин эмэгтэй өшөө чангаар Есүсээ намайг өрөвдөж гэд өшөө чангаар хашгирсан үед хүүхдийн ширээнээс хүүхдүүдэд өгөх байсан талхыг нохдод өгөх нь зохимжгүй хэрэг гэж хэлсэн байна. Юу гэсэн үг? Би энэ талхыг үр хүүхдүүдтэйгээ идэх гээд барьсан юм аа. Энэ талханаас хэсгийг аваад та нарт өгөх нь энэ зохимжтой юу? Ингэж Есүс хэлсэн байгаа гэсэн. Харин энэ эмэгтэй Есүст юу гэж хэлсэн бэ? Эзэн минь таны зөв өө. Таны зөв авч ноход ч гэсэн эзнийхээ ширээнээс ондог өөрмөгнөөс иддэг юм аа гэсэн. Гэсэн чинь Есүс
За чиний охин чин 이 여자의 эдгэрлээ 믿음을 гэсэн. 보시고 너무 기뻐하시고 Есүсийн нэмэгтэйгийн итгэлийг хараад маш баярлсан байна. 잃어버린 양을 내가 찾으러 왔어. 예수스 이렇게 말씀을 하셨는데 Би Израилийн алдагдсан хойныг олохоор ирсэн. Би харь үндэстэнд зориулж ирээгүй гэж яагаад хэлсэн бэ? Гэвэл энэ нэмэгтээд итгэл байна уу байхгүй юу гэдгийг шалгасан гэсэн үг. 내가 개야. Хэрвээ бид Есүсээс ийм юм сонсвол би ямар нохоо юм аа? 그럼 당신은 개. Миний бодлоор 당신도 개. чи ч гэсэн нохоо л штэ. 싸 Нохоо минь гэдэг. Ингээд үүдөөс нь хэрэлдэх байсан биш гэж юу? 야, 너 Хэрвээ Есүс урдаас чи чинь нохоо шиг харь үндэстэн штэ. Тийм үү? Нохоо шиг хүн. 취해서 개들에게 던짐이 Миний хүүхдүүдэд бэлдсэн талхыг нохтод өгөх нь зохистой юу? 표현을 했으니까 гэж асуухад зохимжгүй штэ гэж хэлсэн чинь нэгэсэндээ сэтгэл нь үнэхээр хаачмаар юм хэлсэн байж штэ. Шүсээ хайчмаар, ууралчмаар юу юуг нэ сонсоод байсан чи арай дэмдэж байгаа юм шүү гэд хараал хэлээд уурлаад явах хэрэгтэй байсан. 진짜 잃어버린 마음. Харин энэ эмэгтэй үнэхээр алдагдсан эмэгтэй байсан. 님이 아니면 Энэ эмэгтэй Есүс биш бол миний охин эдгэрэх боломжгүй гэсэн сэтгэл байсан. 이 여자가 이렇게 Тийм учраас энэ эмэгтэй 귀신에서 өөрийнхөө охин нь 나왔는데 чөтгөрөөс шүглсэн байснаа аврагдаж байгаа талаар Библиэлд гарч байгаа. Ингэж Есүс алдагдсан 기뻐하시고 тэ 행복해 하시는 것. зовж зүтэрсэн хүмүүсийг аврах болгонд Есүс үнэхээр ажиргалтай маш баяртай байгааг харж болдог шиг бид нар хүн болгон аврал авсан цагт маш Есүс баярлж ирсэн. 그래서 Есүс маш их баярлж байгаа билээ. 하나님이 보실 때 Тийм учраас бид нар Бурханы нүдээр харахад энэ маш их ивэл авсан хэрэг байна гэж ойлгож байна. Би Магдалины дуун дээр ийм дуу байдаг. Ямар үгүй ямар 그 가사 중에 миний төлөө эцэг минь нас барсан 날 위해 хорхой мэт миний төлөө эзэн минь үнэт урсгасан гэдэг тийм Магдалины дуу. Маш гоё Магдалины дуу байдаг. Энэ Магдалины дуугаа бодож үзвэл үнэхээр юу ч биш хүн бол бид мөн байна. Харин ийм миний төлөө Есүс цусаа урсгаж өгсөн байж тээ. Энийг бодож үзэхлээр үнэхээр талархууштай байна. 잃어버린 사람을 찾기 위해서 Алдагдсан хүнийг олохын тулд 우리 한 사람 한 사람 Бурхан бидний үнэхээр их хайсаар байсны эцэст бид хүн болгон ингэж аврагдаад энэ газар сууж байгаа юм аа. 표현을 쓰거든요. Ийм үг байдаг. Тэнгэр газраас илүү үнцэнтэй хүн гэсэн. 하나님이 Үүнийг мөнгөн дүнгээр тооцоолох боломжгүй. Бурхан биднийг аврахдаа 보다 албанаас мөнгнөөс илүү эрхэм 외로운 илүү үнцэнтэй Есүсийн үнэт цусаар биднийг аварсан учраас 정말 그 예수님의 бидний зүрх сэтгэл дотор Есүсийн үнэт цусаар намайг аварсан юм байна. Ингэж бодвол үнэхээр талархал дүүрэн байна. 이야기가 8절에 Хоёрдугаар иш татсан зүйл нь 8-р ишлээс харвал нэгэн эмэгтэй 10 зоостой байсан. Харин нэгийг алдвал дэллүүгээ асаагаад олтлоо хайн үздэй гэсэн. тэгээд олохоор ан нөхөд хөршүүдээ дуудаад надтай хамт баярлагт уу. Алдсан зоос олтлоо гэж хэлнэ. За энэ ишлэлдээ нэгэн эмэгтэй 10 мөнгөн зоос байжээ. Хэрэг нэг зоосоо алдчихвал 여자라고 성경에 энэ зүгээр нэг эмэгтэй гэж Библиэлд бичсэн байгааж Библийн энэ эмэгтэй гэдэг нь юу вэ? Христийн сүд бүсгүй гэж илэрхийлдэг. Бас энэ эмэгтэйг сүм чуулган гэж ойлгож байна. Яагаад гэвэл Есүсийг Библиэлд ихэвчлэн толгой гэж хэлсэн байдаг.
бас сүм чуулган бол түүний биеийн юм гэж хэлсэн. 이제 결혼식 бас 많이 쓰는 말씀인데 хоримын ёслол дээр их уншигддаг юм энэ ишлэл байдаг. 이 아내들아 юу гэвэл 남편에게 эхнэрүүдээ нөхөртөө дуулууртай бай. 교회가 бас 그리스도에게 하듯 해. захирагдаж бай. 이렇게 말씀을 하셨고 Сүм чуулган Христэд тэгдэг шиг бай гэсэн. бас нөхрүүдээ эхнэрт хайртай байх нь Христ сүм чуулгандаа хайртай байдаг шиг хайртай бай гэсэн байна. Христ Есүс бидний төлөө биеийг золиостож цусаа урсгаж хайраа нуталсан юм шиг та нар ч гэсэн нөхрүүдээ эхнэрээ яаж хайр гэсэн бэ? Христ чуулганы төлөө өөрийнхөө биеийг өргөсөн мэт хайрл гинэ. Үгүй. Дургүй байна уу? 순복하라고 했잖아. Заримдаа маргаалтах үедээ би ингэж хэлдэг. Библиэлд дуулууртай бай гэсэн биз дээ. Өөдөөс нь үгүй Библиэлд нөхрүүдийгээс хайрл гэсэн биз дээ гэж ингэж маргаалтдаг. Тийм учраас эхнэр нөхөр хоёрын маргаан бол дуусахгүй байдаг гинэ. Хотхоор усыг зүсгтэй адил зүссэн ч дахиад нийлждэг, зүссэн ч дахиад нийлждэг. Тэгэхээр энэ маргаан дуусахгүй. 싸워서 될 게 아니고 Маргалтлаа гэж болох юм биш. Төрүүлээд манай эхнэр надад дуулуургүй байгаа харвал би эхнэртэй хайргүй байсан болоод тэгж байгаа юм байна. Ингэвэл дайн дуусна. Дуулууртай бай гэсэн биз дээ. Дуулууртай бай. Чи тэгээд хайртай бай гэсэн байхад яагаад хайрлахгүй байгаа? Ингэвэл маргаан үргэлжлэсээр бол гэсэн. Манай нөхөр намайг хайрлахгүй байгаа харсан чинь би дуулуургүй байсан учраас тэгж байгаа байна. Ингэх ёстой адил 왜 순복을 안 해? чи намайг хайрлаад үзэлтэй. Би яхад дуулуургүй байна гэж дуулууртай байна шүү дээ. Ингэж том дуурал 먼저 маргаан гарна. Төрүүлээд дуулууртай байж төрөөнд хайртай байвал 사실 제일 소중한 게 яг үнэндээ хамгийн эрхэм нандин зүйл бол хажуудч байгаа эхнэр нөхөр шүү дээ. 먼저 Хичнээн маргалдаал хичнээн ингээд зөрчилдсөн ч гэсэн төрүүлээд бурхан боллоо гэж бодлоо. Хамт байхад л гоё байсан да гэж бододно. Тэгэхгүйгээр хамт байхад явцсан хойноо тэгээд ямар нэмэр байна вэ? 있을 때 잘해줘야 돼. Эсрэг дээр сарай гэдэг үг байдаг. Хажууд байж захта сайн хандж бай гэдэг. Төрүүлээд явцсан хойноо өө яаж байгаа юм бэ гэд ингээд харамсах биш. Өөр хүүхдүүд ч гэсэн адилхан. 사실 살아계실 때는 또 Үе 마음도 манай аав яагаад ийм урт эртхэн бурхан болчихвоо гэд уйлаад байдаг. Амьд байж захт нь ингээд сайхан хандахгүй байжсэн аа. Өвцөн хойноо ингээд уйлаад шарлаад. 아시겠어요? Та бүхэн хоцорсон хойноо тэгэх биш. Амьд байхдаа илүү сэтгэл гаргаж амьд байхдаа дахин нэг очоод уулзаж 꿈을 이렇게 юунаас илүү чухал нь сайн мэдээ тарааж өгвөл 영어는 хамгийн сайхан зүйл байна. Манай ээж ч гэсэн аврал авсны дараа маш талархажсэн. 어떻게 보면 하나님 우리에게 주신 제일 큰 축복. Нөгөө өнцгөөс харуул бурхан бидэнд өгсөн хамгийн том ёроол юу вэ? Мөнх аим шүү дээ. 이 성경의 여자는 교회를 За ямар ч гэсэн Библиэлд гарч байгаа энэ сүм бол 저는 энэ эмэгтэй бол сүмийг илэрхийлдэг. 했던 게 있었는데 Миний жоохон буруу ойлгодог байсан нэг зүйл байгаа. Юу гэвэл 100번의 구원을 받았거든요. би шууд нэг удаага авралыг авсан байхгүй юу? Яг хэдэн удаа гинэ? Ганц удаа. 선배들이 3명이 와가지고 나한테 Горон Ахмад 그날 Ахмад оюут нь ирээд надад сайн мэдээд гаргаад өгсөн чинь яг тэр өдрөө 2 цагийн дотор 이전에 있던 авралыг 교회를 аваад 갈 수가 없는 거예요. тэгээд харсан чинь өмнө нь явж исэн суглаандаа явах боломжгүй болсон. 받아도 또 Сүүлийн үед аврал авсан ч гэсэн дахиад өөр суглаанд очоод дэгдэм байлээ. 또 여자 Аврал авсан гэж ярьдаг мөртлөө адилхан л нөгөө явдаг байсан суглаандаа явдаг хүмүүс бас байдаг. Гэхдээ би бол аврал авсан яг тэр өдрөө
За бурхан одоо намайг аврал авсан сүм дээрээ очиод бурханд үйлчлэл хийж байгаа юм байна. Тэр өдөртөө шууд энэ шатандаа очичихсан. Тэгээд тэр өдрийн бүтэн сайд сүм дээр очиод тэр өдрийн бүтэн сайд аврал авсныхаа гэрчлэлийг бас яриад өнөөдрийн хүртэл сүм дээр байна гэд боддоо. Тэгэхээр миний дотор үргэлж миний итгэл сайн ингэж боддог байсан. Тэгэж бодмоор байгаа ч тийм. Харин нэг өдөр бурхан надад зааж өгсөн юм байгаа. Юуны чинь итгэл сайн бэ? 하나님 뭘 가르쳐 주셨는지 Чамд итгэл сайн биш ээ. 오빠는 바옥스 목사 Нэг юм зааж өгсөн бурхан. Юу зааж өгсөн бэ гэвэл баг пастор нэг өдөр намайг дуудсан юм. Зөв пастор 땅에 우리가 교회를 세우고 Гучаан дээр бид нар сүм байгуулмаар байна. 땅에 Гучаан гэдэг 전주 орон нутаг байгаа. Харин Жонжу Пёнганы 이러시는 거예요. сүм Гучаан сүмийг байгуулаарай гэсэн. 교회를 세운다 그러면 Ер нь тэгдэггүй байхгүй юу? Тэр дүүрэгдэх бүх сүмүүд ингээд нэг сүм байгууллаа гэвэл санхугаа өргөөд, фандыг өргөөд, сэтгэлээ бас нэгтгэж байгаа нэг сүм байгуулдаг шүү дээ. Тэгдэггүй юу? 예를 들어서 За жишээлбэл одоо энэ 동두천에 교회 Дундчаан цуглаан байгуулъя 뭐 гэж хэллээ. 의정부에 Гэсэн чинь Уйжин бүсэм 교회 거기 해라. 일이 안 чи дангаараа гэсэн байгуулаарай гэж хэлдэггүй шүү дээ. Сүүлийн бүх залбирууд ингээд хүч нэгтгэж жагаад ингээд сүмийн байр хөдлөж аваад ингээд сүмийг эглүүлдэг шүү дээ. 전혀 Тэгэхдээ адил шаал ингээд өмнө нь байж байгаагүй шин шаал болгож өгсөн. Харин өөдөөс нь яагаад тэгчтэй гэж болохгүй шүү дээ, тийм. Манай сүүлийн олон салбар сүмүүд байдаг. Бас Жонбук мужийн олон сүмүүд салбар байхад яагаад манай Жонжу салбар сүм байгуулах ёстой бэ гэд. Ингэж өөдөөс хэрэлдэх тийм зориг байгаагүй. 세 번 했는데 Тэгээд пастор заа гэж хэлээд тэгээд 3 удаа заа гэсэн чинь бүх ачаа над дээр ирсэн. Тэгээд сүмдээ ирээд за итгэж нараа энэ удаа Гучаанд бид нар сүм байгуулах боллоо. Харин ганцхан манай салбар Жонжу салбар л энэ Гучаанд сүм байгуулахын тулд мөнгө гаргаад цаг гаргаад итгэж нар нь очоо сайн мэдээ тараагаа ингэж байгуулахаар болсон шүү. Ингэж итгэж нартаа хэлсэн чинь тэр үед магадгүй сайн санахгүй байгаа ч нэг ажил байсан юм аа. Орон нутагт нэг газар байсан. Тэрийг цуглааны газрыг хөдөлж авсан билүү дээ. Сайн санахгүй байна. Ямар ч сан пастор ингэж цуглаан байгуулаарай гэж хэлжсэн учраас Жонжу манай салбар гэд ханд шийдсэн ханд бийсэн. Шийдсэн ханд саасан дээр бичиж үг ханд байдаг шүү дээ. Тэгээд 31년 50 саяыг ингээд танд бийсэн. 31년 31 жилийн өмнө юм чинь энэ их мөнгө өссөн тийм их мөнгө штэ. 그곳에 예배당을 얻어야 되는데 Тэгэж шийдсэн хандиваа биччихэд одоо цуглааны байрыг олж олох гэжсэн. Уг нь аврагсан хүмүүс хэд хэдээрээ гişүүд байж ич тэр гişүүн дээрээ үндэслэл ингээд сүм байгуулдаг байхгүй юу? Харин ганцхан хүн 부부가 үхэр хариулдаг нэг малчин 목사님을 만나게 нэг 되는데 목사님한테 өдөр манай нөхлийн цуглаанд ирчээд пастортай та ингээд уулзах болсон. Тэгээ пастор дээрээ пастораа Гучаанд та сүм байгуулж өгөөрэй гэж хэлчихсэн гэсэн үг. 우리가 가서 이제 찾아 Одоо 한번 тийм юм ярьсан хүн нь өөрөө ингээд сүмийн байр гээд олоо судлаад үзэх хэрэгтэй. Харин би очиод уулзсан байхгүй юу? Харин нэг сонирхол алга байсан. 그러면 우리가 Бид нар ингээд сүм байгуулах гэж байна гэсэн чинь тийм үү. Тэгвэл бид нар хатаа очих уу гэх хэвээр. Харин тэгхгүйгээр өөрийнхөө хийх ажлаа л ингээд хөдөлтөөл байсан. Харин сүмийн байр ингээд хайж үзсэн. Харин сүмийн байр сайн олдохгүй байлаа. 끝에서 지적 Бичнээн хол вэ гэвэл энэ захаас нөгөө зах хүртэл алхаагаараа явж болохоор тийм газар тосгон байсан. 그렇게 적었어요. Өв гэдэг нэгж аахгүй юу? Маш жижигхэн тосгон. Уцаа одоо хичнээн том болсныг сайн мэдэхгүй ч тэр үедээ маш жоохон тосгон байсан. 이제 건물 10 удаа очоод цуглааны байрыг авсан л та үл хөдлөх гэдэг нэртэй бүх газруудаар явж үзсэн. Тэгээд түрээслүүлнгээ бичсэн палхад хараад утсаар нь ярьж үзвч байхгүй байсан. 건물마다 찾아다니더라고요. За тэгээд 건물마다
байршин болгон дээр энэ очие гэж байгаа л гайгүйхан шиг ингээ байр маяр дээр очиод арай та түрээслүүлэх санаа байхгүй биз гэж асууж явсаар байгаад тэр байртай таарлцсан юм аа. За арай чүү гэж тэр байрыг олдоод тасалгаа хийгээд бойлор тавиад цуглааны байр ингээд чимээд төгөлдөр хоор суулгаад эндэр ингээд суулгаад 한당 예배를 드리는데 нээлтийн үйл ажиллагаанд ингээд хийсэн байна. Байгуулагчны баярын үйл ажиллагаа хийсэн. Харин дараа өдөр шууд шилжилт болоод пасторуудын шилжилт болоод би шууд сүүл рүү явсан. 드리고 그 다음 Содемун сүм рүү явахаар болоод 그 목사님이 오셔서 яг тэр бүтээн байгуулалтын ажил дуусах өдрөө би шилжилт хийсэн. Харин нэг өдөр бурхан надаас ингэж асуух шиг болсон. Хөөш чи гуцаанд цаашдаа хэн аврал авахыг мэдэхгүй. Харин аврагдсан итгэгчнэр дундаас Жоо Гёнгоныг санаж баярлах хүн хэн байх вэ? 있을까요? Тийм үстэй. Хэн нэг намайг санах хүн байгаа юу? 제가 안 가봤는데 Өгөөлөх хүн байгаа юу? 가볼 일이 Байхгүй. 없더라고요. 그래서 안 Би 가봤는데 очиж үзээгүй л дээ. Очих тийм завч сайн олдохгүй байсан. 우리 Өөрөө нь болохоор тийм том. 조 목사님 10번이나 얘기를 Үе манай сүмд ямар яаж байгуулагдсаныг мэдхүү. Жогён пасэнд 10 удаа зочилсон. Тэгээд 드려 40 саяыг 전주 салбараас ингээ хандив өргөөд шийдсэн хандиваар сунхуулсан мөнгөөр манай цуглаан байгуулагдсан юм аа. Энийг мэдчихэж байгаа хүн байгаа болов мэдгүй болов? 없어요. Мэдгүй. 근데 Энд ч 없는데 мэдгүй. 그렇게 안 아니, 했으면 믿고 우리 боловч 교회가 시작이 Ингэж хийгээгүй байсан бол тэр цуглаан байгуулагдаж эхлүүлэх байсан уу байгаагүй юу? 했기 때문에 Эхлэхгүй байх байсан. 사람도 Харин тэгж эхэлсэн учраас тэнд аврагдсан хүмүүс олон төрсөн бас шинэ цуглааны байрыг бас сүүлийн үед барьсан гэсэн. 누군가가 Тэгвэл 그렇게 나를 хэн 위해서 нэгэн миний төлөө 이제 저는 구미에서 구원을 받았는데 그 би бол 구미 교회가 Гүми хотод аврал авсан байхгүй юу? Гүми сүм цуглаан байгуулагдахын тулд хэн хандив хийсэн бол 또 тэр итгэгчнэр хийсэн байх тийм. Итгэгчнэр хандив өргөө цаг хугацаа гаргаад пастор бас сэтгэл гаргаад ингээд 또 이제 그 ажилласан 교회에 учраас 연결이 된 거더라고요. миний чихэн хүртлийн сайн мэдээ дуулдаж амьдсан. Тэгээд би бас сайн мэдээний шуулгантай холбогдсон байна. 정말 많은 За тэгээд пастор надад юу гэж хэлсэн бэ гэвэл үнэнхээр олон хүмүүс энэ цуглааныг байгуулагдасаа гэж залбирдаг байсан. 또 Тэгээд хандив өргөсөн. 뛰어서 Бүх амьдралаа зориулаад ажилласан нь маань чамайг энэ сүмд байлгаж 이걸 удаан явуулж байгаа юм аа гэдгийг надад хэлж өгөхөд миний сэтгэл 하나님이 교회를 надад дээр ирж сайн мэдээ тараасан нөгөө гурван залуу маань Бурхан сүм чуулганаар дамжуулан илгээж өгсөн юм байна. Бас сүм цуглаан намайг хайсаар байж агаад намайг олцсон юм байна гэсэн сэтгэл төрж байгаа. Өөрөөр хэлбэл энэ алдагдсан зоос, мөнгөн зоос бол 하나가 이루어졌으니까 ууг нь 10 зоос байсан харин нэг нь алдагдсан учраас 받은 бас 그리스도인이 аврал авсан итгэгч хүн 어떤 сүмээс 이유에서 салаад 그러면 явчлаа. 그 떠나 있는 형제나 자매를 Гэвэл 만약에 салаад явсан байгаа тэр итгэгч охин дүүсийг 왜 하나님이 олтлоо хайсаагаад олсон бол 그래서 이제 хайсаар байвал бурхан яагаад олуулахгүй гэж 중에 олуулсан шүү дээ тийм ээ. 이제 Тэгээд би бодлоо манай итгэгч нарын дунд үр хүүхдүүд нь сүмд ирэхгүй байгаа хүмүүс байгаа. 복음을 들었지만 네? 어릴 때 Бүр багаасаа сүмд ирж сүм цуглаандаа явдаг байсан. Харин сайн нийлж чадахгүй байгаа сүмтэйгээ үргэлжлүүлэн холбогдож чадахгүй байгаа хүмүүс олон 교회 бай. 안에 있다가 또 떠나 Гэр бүлийнхнийхэн дунд 또 친구들 удаан сүмд явсан 또 боловч 나하고 хэсэг ажлаасаа болоод ингээд сүмээсээ тасарсан байгаа хүмүүс. 두고 За дээрэс нь бас найзууд, 하나님 ан нөхөд тэдний төлөө бид нар залбирвал 왜 그러냐면 бурхан олуулахгүй юу? Олуулнаа гэсэн үг. Ягаад гэвэл бурхан 여자의 마음 олтлоо хай гэсэн энэ эмэгтэйгийн зүрх сэтгэл шиг бурхан бидэнд энэ сэтгэлийг өгсөн байна. 찾으면 Тэгээ бид нар энэ зүрх сэтгэлээр бурханаас хайвал 하면은 бас 하나님이 залбирвал 이렇게 붙여주시게 бурхан ингэж
내가 믿음이 믿음이 좋아야 어떠나 гэсэн 교회에 сэтгэл төрж 떡 байна. 붙어 있었는 게 아니고 Бид нар итгэл сайтай учраас сүм чуулгантай бүх чанга наалтаа л ингээд амьдарч байгаа биш. Намайг хайж өгсөн энэ эмэгтэй байсан учраас эмэгтэй гэдэг нь сүм чуулган гэсэн. Энэ намайг хайсаар байсан энэ сүм чуулган байсан учраас би олдож чадсан байгаа. Бас манай гэр бүлийнхэн аврал аваасаа гэж маш хичээж байгаа хүмүүс байсан. Энэ урд нэг ахын дүү маань ингэж ирж байна. Өнгөрсөн бүтэн сайнд нэг ирсэн. Тэгээ Дунгдад шооны библийн семинарт 4 удаа оролцсон байгаа. Өглөөний семинарт бас оролцсон. Уйжамбууд гэр бүл нь байдаг гинэ. Эгч нь байна. Бас ах нь байна. Бас хамаатан хүүхэд нь байна. Хамаатан хүүхдийн нөхөр нь бас байгаа. Бүх зүрх сэтгэлээ зориулаад нагацаахаа та очоо сайн мэдээ сонсох ёстой шүү, сүмд явах ёстой шүү гэд араас нь маш их залбирсан гинэ. Тэгээд бүтэн сайн өдөр цуглаандаа дагуулж очоод оройд нь бас гэртээ хүргэж өгөөд тэгээд энэ хүртэл ирэх юм бол гэртээ арчих юм бол ингээд сүмд ирэхгүй байх гэж бодоод дахиад машинаар ингээд сүм рүүгээ хүргэж өгөөд дахиад гэлүүн хүргэж өгөөл ингэж сэтгэл гаргаж байна гэсэн үг. Ингэж сэтгэл гаргасны эцэст бид нар энэ газар сууж байгаа байхгүй юу? Бид нар болохоор би тийхгүй. Би бол итгэл сайтай учраас энэ газар сууж байгаа гэж бодож байгаа хүн байж магадгүй. Харин та бүхэн энэ газар суулгуулахын тулд хин нэгэн нулимсаа урсгаж залбирсан хүн байж мэднэ. Хин нэгэн үнэхээр нулимс асгарсан хүн байж болно. Ийм магтаалын дуу байдаг шүү дээ. Хин нэгэн чиний төлөө залбирч байна. Хин нэгэн бидний төлөө залбирч байгаа, гуйж байгаа, хүсэж байгаа. Тэрний ачаар бид нар энэ газар сууж байгаа юм шүү. Амен. Амен байна. Бас алдагдсан хүмүүсийг бид нар олох гэж дэллүү асааж хайсан гэж 8 дугаар ишлэлийг харъя. Нэгэн эмэгтэйд 10 мөнгөн зоос байжээ. Хэрв нэг зоосоо алдчихвал дэллүүгээ асаан гэрээ шүүрдэж өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж өө. За дэллүүгээ асааж гэрээ шүүрдэж олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж өө. Хайж байгаа л олохгүй байвал за болий гэд орхичдаг юм биш. За өөр номон дээр харуул. Лук 15-ыг түр ингээд 4-р ишлэлээс харъя. 100 хонтой байдал нэг нь алдагдахад 99 хоноо бэлчээр торхин. Алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Олтлоо араас нь явахгүй хүн байна уу гэж штэ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Олтлоо хайна гэсэн үг. Хэрвээ нэг өдөр олохгүй байвал дараа өдөр ч гэсэн хайна, дараа өдөр ч гэсэн хайна. Хайж байгаа байхгүй байвал болох биш. Олтлоо хайх нь Есүсийн сэтгэл гэсэн үг. За тэгвэл эмэгтэй нөгөө нь яасан бэ? Дэллүүгийн асаагаад гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж юу. За нэг үг нэмэгдсэн байна. Ихэд шаргуу. Бид нар ийм үг сонсохоор яаж шаргуу хайх юм бэ? Би чадахгүй. Ингэж хэлдэг. Харин ямар ч хэлсэн ингэ шаргуу хайсан хүн байсан учраас бид нар олдсон гэсэн үг. Өөр өнцгөөс харвал яагаад бурхан надад сайн мэдээ сонсох хүн өгөхгүй байгаа юм бэ? Надад дамжуулан ганц хүн ч гэсэн аврал авчаасаа. Ийм сэтгэл төрдөн штэ. Харин энэ нэмэгтэйг хараарай. Энэ байна гэж шууд олчихсан биш. Дэллүүгийн асаасан, гэрээ шүүрсэн. Олтлоо шүүрдэл байсан гэсэн үг. Нэг шүүрдэл зааж байхгүй байх болоо биш. Олтлоо шаргуу хайсан. Ийм сэтгэл бол
Есүсийн сэтгэл. Ийм сэтгэл болсон чуулганы сэтгэл. Ийм сэтгэл бол Бурханы сэтгэл мөн байна. 정말 만약에 우리가 이 마음을 가진다면 Хэрэг бидэнд ийм сэтгэл байх юм бол олдохоор хүн маш олон байх юм байна. Та бүхэн ч гэсэн нэг хүнийг бодож хайж үзээрэй. Библийн семинар одоо удахгүй болох гэж байна. Энэ дээр дахиад мессний кантата тоглолт ч гэсэн хийн гэсэн. Бас гадаадын олон пастор, удирдах пасторууд ирж байгаа гинэ. Тэгээд пастор Бурхан үнэхээр агуу гайхамшгуудыг энэ Библийн семинар дээр үзүүлнэ гэж итгэж байна. Бидний зүрх сэтгэл ч гэсэн энэ эмэгтэй шиг сэтгэлтэй болох хэрэгтэй. Тэгвэл алдагдсан хүмүүсийг гарцаагүй олуулах юм байна. Их шаргуу хайх хүн байх хайж явахгүй гэж юу? 이른 드라크마를 찾았노라 하리라. 정말 그 이른 드라크마 하나를 찾았을 Тэр эмэгтэй алдсан зонсоо олмогцсон. Ан нөхөд хөршүүдээ хамттан дуудан цуглуулад би алдсан зонсоо олсон тул надтай хамт баярлах дөө. Үнэхээр ингэж баярлах болно тийм ээ. Алдсан биднийг олсон үед Бурхан ямар их баяртай байдгийг харуулсан байна. Энэ Библийн семинар удахгүй болоход яг ийм сэтгэл бол сүм чуулганы сэтгэл мөн бидэнд сайн мэдээ тараасан хүний сэтгэл гэсэн үг. 그래서 그 형제 자매들이 내게 찾아와 주었고 또 나를 만나 주었고 또 나를 이끌어 주었고 Тэд нар намайг уулзаж өгсөн, намайг дуудаж өгсөн, намайг хүргэж өгсөн, намайг сорилтонд ороход намайг удирдах өгсөн нь сүм чуулган байсан гэдгийг анзаарч байна. 12-ыг харъя. 11-ээс тэр хоёр хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй аава эд хөрөнгнөөс ногдох хувийг би надад өгөөч гэхэд эцэг нь хоёр хүүтэй хөрөнгөө хувааж өгөв. Эдхэн өдрийн дараа баг хүн хамаг юм хамаад ас олон орныг зарин оджээ. Тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөөрөм таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусгад тэр хүү нутагт нь ч сүрхий өлсгөлэн болж тэр юмар гачигдаж эхлэв. 여기에 이제 둘째 아들이 나오는데 Энэ тарвал нэгэн баг хүү гарч байна. 자기를 믿는 마음이 있었어요. 그리고 이 둘째 아들은 아버지가 Баг хүү өөртөө итгэж найдах сэтгэлтэй байсан. 이 아들 마음에 어떤 마음이 있었냐면 아버지가 저렇게 성공하셨는데 나도 사업하면 Баг хүүд ямар сэтгэл байсан бэ гэвэл аамаа ч гэсэн ингэж амжилтанд хүрсэн юм шиг. Би ч гэсэн бизнес хийвэл амжилтанд хүрэх болно. Ийм сэтгэл байсан учраас аава та өгчих юм бол над дээр ногдох өмчийг надад урьдаас өгөөч гэсэн. Хэрэг та бүхний бүр хүүхдүүд тэгэж асуувал өгөх үү? 내 눈에 들어가기 전에 안 돼. Чи юу яриад байгаа юм бэ? Намайг өгөхөөс өмнө чамд өмч байхгүй шүү. 요즘은 Ингэж хэлнэ үстэй. Харин сүүлийн үед чинь урьдчилаад гэрээслээ биччихд юм байна. Намайг өгчих юм бол ингэж хүүхдүүдийн хоорондын хуваагаал аваарэ гэж. Гэхдээ би авсан ч юм байхгүй. Надад бас өгөх ч юм байхгүй. 아무튼 이 나라에 제 소유를 Ямар ч энэ орондоо миний эзэмшил гэж юм байхгүй болсон. 어떻게 보면 우리가 참 Өөрөөр харвал бид нар үнэхээр хоосон гартаа ирээд хоосон гараар буцна гэж ярьдаг. 근데 무슨 생각이 드냐면 Үнэхээр тийм юм шиг санагдаж байна. Юу гэвэл энэ хүүд өөртөө итгэх найдах сэтгэл дэндүү том учраас аава надад ногдох хувийг надад өгөөч. Аава надад өмчнөөс хуваагаад өгөөч гэсэн. Энэ аав бол бидний энгийн аавыг ярьж байгаа юм биш. Бурхан аавыг ярьж байна. Бурхан аав өмчийг бидэнд өгсөн. 많은 소유를 다 Асар их өмчийг бүгдийг одоо хуваад 갈 때는 за аваад ас холын нутаг руу явлаа. 이 재산을 늘려서 явах үедээ 부자가 될 거야. за би амжилтанд хүрнэ. Баян болноо. 될 거야 하고 갔는데
тансаг баян болчоод аав дээрээ очиод гайхуулнаа гэд явсан. Харин ганцхан өдөр юм чи яах вэ? Арх ууй. Шоуди би үнэлэгчийн гэрт нь очиод нэг амарын харин ганц өдөр гэдээсэн ганц өдөр маань 2 өдөр болоо 3 өдөр болоод тэгээд бүх эд хөрөнгөө өрн таран хийдэл тэндээс салж чадахгүй байлаа. Хүмүүс ингэж ярьдаг. Би ганцхан хийлээгээд юу болох вэ? Харин ганцхан удаа гар хүрэхэд хүмүүсийн амьдрал сүрдэг юм. Хүмүүс ингэж хэлдэг. ганцхан хундаг. ганцхан аяг уучих гэд. Нэгэн эцэг нь хаалгаанд орсон гэдэг. Эмч та одоо илгээний хадууртай байна. Одооноос хизээч арх ууж болохгүй шүү. Та арх уул үхэн шүү гэж хэлсэн. Тэгээд арх уухгүй байсан гинэ. Харин найзынх нь 80-наас хүрсний ой болсон. За тэгээд найзыгаа баярлуулах гээд очсон. Найз нь юу гэсэн бэ? Ганцхан хундаг уучих. Ганц хундаг уулаа гэж чи өөхөө. Түл яах вэ? Уух ёстой юу? За яах вэ? Ганцхан хундаг чинь яах вэ? Найз минь 80 насны аям чинь хундаг уухгүй бол ёс бус зүйл болно гэдэг. Нэг хандаг уучлаа. Ууцсан үед шууд гидсэн өвдөөд ч юм уу, элэг өвдөөд ирэх ёстой. Тэгвэл уухгүй байх байсан. Харин зүгээр байсан. Зүгээр юм байна штэ. Тэгэхээр энэ хүний дотор ямар бодол орох вэ? Эмч намайг айлах гад ингэж хэлсэн юм шүү. Бас нэг хондог уусан чинь бас дахиад ууцмаар санагдана үстэй тий. Тэгээд нэг хонdoгаар л уугаад байсан. Дандаа л ганц хонdoгаар л уугаад байсан. Нэг саваар нь уухгүй штэ. Тэгээд уугаал байжгаад дараа нь ухаан алдаж унаад түргийн уул хосламжийн машин дуудаж хөргөөсөн байна. Гэвч тэр эмнэлэг дээр очиод нас орцсон гэдэг. Нэг ганц хондог уусан гэж хашгираад байсан гэсэн. Бакху маань маш их эд хөрөнгөтэй эмч авсан боловч бүгдийг өрн таран хийгээд би өлбөрч өгнэ. Өлбөрч өгөхийн боломд хүрсэн. Гахаа хариулахаар очсон ч гахаа маш сайн идчихсэн. Харин өөрөө идэж чадахгүй байсан. Тэгээд нэгэн бодогдсон зүйл юу вэ? Манай аавын гэрт хоол хүнсээр элбэг байдаг зарцнаар ч олон байдаг штэ. Гэтэл би эндээс өлбөрч өгнэ гэд. Хүмүүс өглийн өмнө зогсож үзвэл өмнө нь байгаагүй санаа бодол төрдөг гинэ. Энэ хүү маш их зовсон гэсэн. Тэр үхэл гэдэг юмны өмнө зогсож үзсэн чинь аавын гэрт хоол хүнсээр элбэг зарцнаар ч олон байсан. Тэгсэн чинь би хүүн байхад энэ өлбөрч өгөх гэж байгаа юм байна штэ. Гэт сэтгэлээ гимшээд Бурхан аваа, би таны өмнө өгөл үйлдлээ. Тэнгэрийн өмнө өгөл үйлдсэн учраас би Бурханы аавын хүү гэж дуудуулах нь зохисгүй. Би хүснийх нь нэг хүн гээд бодоорой гэд хэлчихье гэд очсон. Харин аав нь хүүг эрхийг нь хүлээж байсан. Хэзээ болтол хүлээж байсан бэ? Бусаж эртлээ хүлээж байсан гэсэн үг. Сонирхолтой байгааз. Хэн юм уу? Мөнгөн зоос бол эзэн минь намайг олоод аваарай гэж хурж ирсэн үү? Хурж ирээгүй. Бас зоос бол амьгүй зүйл учраас би энд байна шүү гэж хэлж чадахгүй штэ. Харин энэ Бакху бол би өлбөрч өгнэ гэсэн үед эцэг рүүгээ буцаж очие гэсэн. Яг үнэндээ энэ гурван иш бол нэг хүний зүрх сэтгэлийг илтгэж байгаа юм. Бакху өөрийгөө өлбөрч өгөх гэдгийг мэдсэн үед эцэг рүүгээ буцаж очдог. Эцэг нь бол Бурхан юм аа. Бурхан бол энэ хүүгээ буцаж ирэхийг хүлээсээр бүр хол байхад нь асал бараа нь харагдаж байхад хүүгээ харсан үед аав нь гүйж очоод өрөвдөж твэс үнсээд
Тэгээд хүүгээ миний хүү гэд аав нь яасан. Маш чангаар тэрж 이 авсан. 아들은 아버지 내가 Харин 하늘 Бакху юу гэсэн бэ? Ааваа би тэнгэрийн өмнө таны эсрэг нүгэл үйлдэлээ. Би аавын таны хүүгийг тэхэн зохисгүй. 그 다음 계속 얘기를 하려고 하는데 딱 За 끝났어요. тэгээд үргэлжлүүлээд юм хэлэх гэжсэн 야 чинь 제일 좋은 аав 거 нь 가져와. үгээ таслаад 그럼 제일 좋은 거 болно чи. Одоо сайхан хувцас гаргаад дээр гэж байгаа. Сайхан хувцасаар хувцлаад 손에 가라. за гарт нь бүгд зүйлэг гээл. Гарт нь бүгд зүйл гэсэн. Хөлт нь готломсог гэж готломсогсон. 그러면서 Тэгээд тарган тугал барай гэд тарган тугал барьсан. Аав нь маш баярлаж байлаа. Энэ аав бол бурхныг илэрхийлж байна. Бурхан бол бидний төлөө хамгийн сайхан хувцсыг бэлдсэн байгаа. Тэр хамгийн сайхан хувцс гэдэг нь зөвхт байдлын хувцас юм. Есүсийн зөвхт байдал. Есүсийн зөвхт байдлын хувцсыг бэлдсэн байгаа. 문장 반지인데 인을 쳤다고 해서 성령으로 Гарны бөгж гэдэг нь бөгжин тамгыг хэлсэн. Тэгээд ариун сүнсээр бидэнд тамгаа дарцсан гэдэгтэй адил ариун сүнсийг бидэнд өгцөө. Бидний гэм нүглийг уучлж бидэнд зөвхт байдлын хувцсыг ариун хувцсыг өмсгсөн байна. Мөн ариун сүнсийг бидэнд өгч чи бол миний хүү гэж тамгаа дарсан гэсэн үг. Хөлтөн готлон өмсгөөд одоо чи шин зам буюу шин амьдралаар амьдрах болсон гэд бурхан бидэнд шин амьдралыг өгсөн байна. Тарган тугал барьсан нь юу вэ гэвэл найрлан цэнгсэн. Идэж найрлаж цэнгицгээ гэсэн. Сайн идэрээ өнөө хүртэлчээ өлсөж сонгосон. Тэгээ хоол хүнсээр ч гэсэн хангаж өгдөг бурхан. Энэ чинь л бурханы сэтгэл юм да гэж бодогдож байна. 그 아버지의 사랑 Тэрхүү бурханы аавын сэтгэл, аавын зүрх сэтгэл нь энэ хүү дээрээ очсон цагт хүү нь яасан бэ? Ёо, манай аав өстой агуу юм аа. Ёо, манай аав надад байхгүй сэтгэл манай аавд нь байгаа байна. Ёо, өстой гоё. Манай аав миний ам юм 이 байна. 아들이 아버지 집에 хүн 돌아와서 аавын 아버지를 гэрт 보니까 자기가 얼마나 Чирээд 어렸어, аавыг харсан чинь өөрөө ямар монхог байсныг, ямар молгоо байсныг, ямар их өөртөө итгэж, өөртөө найддаг байсан харагдаж эхэлсэн. Тэгээд аавын хайр нүдэнд өртөж эхэлсэн үеэс шинэ амьдралаар амьдрах боломжтой болгоод өгсөн байна. Бид нар ямарваа нэг зүйл сайн хийсэн учраас биш. Ямар нэгэн шалтгаан болцол байсан учраас аавын хайрыг авсан бишээ. Бид нар ч гэсэн энэ Бакху шиг дур зоргоороо л амьдэрсэн хүмүүс бол бид байсан юм. Харин аавын хайр бидэнд асгаруулж өгсөн. Аавын бэлдсэн хамгийн сайхан зүйл бидэнд ирлээ. Хамгийн сайхан хувцас, бөгөөж, гутал тэр тоогол биднийг чимтэжэл өгч амьдруулж байна. Та бүхэн сүм байгаа итгэгч нар та бүхэн бүгдээрээ энэ агуу хайрыг авсан биз дээ. Авсан. Хүмүүс заримдаа ингэж боддог. Ийм хүн бол цуглаанд орж болохгүй гэд. Гэхдээ бид нар өөрсдөө тийм хүн байсан шүү дээ. Энэ ууган хүү яасан бэ? Бакхун тийм юм болж хахад ууган хүү нь болохоор за гэрт юу шөөг юм болоод байна гэд. Уур хүрсэн. Аавынхаа өмчийг би үнэлэгчтэй хамт бүгдийн өрн таран хийсэн золигч нь манай гэрт ирэхэд ийм найр хийн гэж юу? Зодож бүр гадаа хөөгө гаргацсан ч бүр сэтгэл амрахгүй байхад ууралсан. Энэ бол ахын сэтгэл. Ахт нь аавын сэтгэл байгаагүй байх нэ. Заримдаа бидний сэтгэлд ах шиг миний зөв гэсэн сэтгэл дүүрэн байдаг билээ. Тэгээ миний зөв гэсэн бодлоор зөрүүзэн гаргаж уурлах тийм тохиолдлууд их байдаг. Харин аав нь хэлсэн минийх гэсэн бүхэн чинийх гэж хэлээд энэ ууган хүүд ч гэсэн ивэлээ хайрлаж байгааг харж болно. Бурхан бидэнд хандан нэгүслээ
хайрлахыг хүсэж байгаа. 복을 주시기를 Ивэл хайрлахыг хүсэж байна. 이 마음이 들었습니다. Эрүүл хайрлахыг хүсэж байгаа гэсэн 잃어버린 сэтгэл 자를 төрж байна. 찾으시는 Тиймээс 목자의 алдагдсан 마음과 хүнийг 또 잃어버린 хайж байгаа хончны сэтгэл ба 마음과 алдагдсан мөнгөн зоосыг хайж олж байгаа нэг эмэгтэй хүний 이 сэтгэл. 둘째 아들이 돌아오기를 за бас баг хүүгээ эргэж ирээсэй гэж хүсэж байгаа аавын зүрх сэтгэл шиг 하나님의 마음이고 하나님이 우리를 통해서 Бурхны сэтгэл бол яг ийм байгаа. Бид нэрээр дамжуулан яг ийм ажлуудыг хийхийг хүсэж байгаа шүү. гэсэн сэтгэл төрж байна. За Бурхан бидэнд ийм агуу сайн мэдээг гайхалтай мэдээг өгсөн байгаа. Энэ сайн мэдээ дотор 또 교회에 сүмээсээ салж байгаа хүмүүс бас сүмээсээ салцсан хүмүүсийг буцаад олохыг хүсэж байгаа Бурхны сэтгэлийг өнөөдөр 말씀을 여기까지 илэрхийлэхийг хүсэж байгаа юм байна гэсэн 오늘은 우리가 үгийг та бүхэн дамжуулахыг хичээлээ. За тэгвэл өнөөдрийн сургаалын үгээр өндөрлөе.